За ер нь бол хамт насны тухай хууль саяын одоо энэ 2024 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлсэн энэ хуулинд бол хувилбар тасрах үйлчилгээний асуудлаар бол бас нарийн зүйл заалтууд орсон байдаг. Харамсалтай нь одоо бас хэрэгжилт нь одоо бол дөнгөж хэрэгжээд явж байгаа. Одоо бол дүгнэх бас боломжгүй байгаа. За энийг бол сайн мэдж байгаа. Гэхдээ өнөөдөр одоо бас яг ингээд асархгүй гэртээ одоо хөгжлийн бэрхшээлтэй хөөхөд хамт наснаа асарсан ийм хүмүүс эргээд одоо бас нийгмийн одоо хөдөлмөрийн зах зээл дээр гарч ажиллах энэ одоо боломж гэдэг юм бодит байдал дээр бол маш муу хангалтгүй байдаг. Тийм учраас магадгүй энэ асаргаа суулгаа хийсэн энэ хүмүүсийг одоо цаашид яг энэ чиглэлээр ажиллах энэ чиглэлийг одоо бас хийх ёстой байхгүй. Тэгэхээр одоо энэ хүмүүс чинь жишээлбэл одоо багш мэргэжилтэй хүн байлаа гэхэд 3 жил одоо гэртээ ямар нэгэн одоо өвчтөө зовлонтой хүнээ асарсан хүн бол эргээд багшийн одоо ажил хийх бас боломжгүй яг бодит амьдрал дээр. Тэгэхээр магадгүй энэ хүмүүсийг одоо эргүүд асархуун чиглэлээр нь ажилуулах одоо бүртгэлжүүлэгч байдаг юм уу, үнэмлэгчүүлэх за нэг зөв шүү яг нэмж минут 1 мөсөн аваад тодруулах уу дараа нь нэг зөв шүү 1 минутын энэ дээр одоо энэ журмандаа бас нарийн зүйл заалт оруулаад энэ хүмүүсийг цаашд одоо хөдөлмөр эрхлэхийн бололцоогоор хангах ийм л одоо асуудал байгаа. Тэгээ сая бол бас сая Охтон Билиг дарга хэлж байна. 60 орчим хувь нь одоо эмэгтэйчүүд. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг бол үнэлэх юм одоо зүйл заалт оруулах хэрэгтэй. Тэгээд сая энэ Бямцагт сайтын хэлснээр засгийн газар бол дэмжиж ажиллах юм байна. За миний хувьд бол энэ насархуй эдийн засгаар хувийн хөвшлийг яаж оролцуулах талаар бас анхдагч хуулийн төстэй бас боловсруулаад засгийн газарт бас хүргүүлсэн байгаа. Энд дээрээс хамтарч ажиллах байхаа гэж найдаж байна.